ерөнхийдөө энэс өмнө гарч ирсэн сайдын тушаалууд дээр хүний хөхөнцөр вирус гэдгээр бас яваад байдаг та бүхэн мэдж байгаа тийм. Тэгэхээр хэдүүлээ нэр томьёогоо чиглэх үүднээс хүний папиллома гэдгээрээ явбал зүйтэй юм аа. Яг вирус судлаас талаас хөхөнцөр вирусгээ орчуулчихаар тийм жоновчтой нэр томьёо биш гэж томьёолдог учраас сүүлийн үеийн бичиг баримтууд дээр дандаа хүний папиллома гэдгээрээ яригдж байгаа гэдэг дээр та бүхэн бас анхаарлаа хандуулаарай. Тэгэхгүй бол хөхөнцөр вирус гэхээр нэг өөр юм, папиллома вирус гэхээр нэг өөр зүйл юм шиг бас харагдаад иж магадгүй гэж бодож байна. Дараагийнх нь чи дараагийн энэ дээрээ. За, хүний папилломын шалтгаан өнөөдөр ярьж байгаа энэ үед болохоор та бүхний зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ бол онкоген вирус, хорт хавдар үүсгдэг вирусын нэг төрөл байна. За, тэгэхээр хэдүүлээ авч үзье. За, ерөнхийдөө хорт хавдар үүсгэгч хавдар судлал гэдэг шинжлэх ухаан халдвартай их уялдаатай байгаад идэх нэг юм нь хүнд хорт хавдар үүсгдэг нэлээд хэдэн төрлийн вирусууд байгаа. За, гепатит Б вэ, С вэ, энэгээр одоо манай улс дэлхийд бас нэлээд өндөрт явж идгийг та бүхэн мэднэ. За, хүний папиллома вирус, Эпштейн-Бар энэ вирусууд бас хорт хавдар үүсгэж вирусууд ордгоо. За, энэ дээр та бүхэн харж байна. Хүний папиллома вирусын хамгийн гол хүчин зүйл E6, E7 гэдэг одоо уурга байдаг. За, энэ дээр хорт хавдар үүсгэж вирусуудын жагсаалт байна. Энэ урд байгаа 7-8 вирус бүгдээрээ хорт хавдар үүсгэж шууд болон дам утгаараа оролцдог. За, энэний одоо 3 дугаарт байгаа хүний папиллома вирус бол папиллома виридийн бүлэгт ордог. ДНХ агуулсан вирус. За, өнөөдөр бид нар умаа хүзүүний өмнө гэж яриад байгаа боловч их олон хорт хавдар үүсгэнэ. За, энэ талаар би та бүхэнд бас нэлээд ярья. За, тэгэхээр эсийн дохиод амжилт вирус эст ороод хорт хавдар үүсэх хэд хэдэн одоо механизмуудыг эдгээр вирусууд дамжуулж явж идэг гэсэн. За, ерөнхийдөө тархалт яриараа гэсэн учраас би нэг слайд нэмэх гэж бодчихлаа. За, тэгэхээр хүний папиллома вирус дэлхийн нийтийн тархалтын түвшин бол эмэгтэйчүүдэд 11.7%, эрэгтэйчүүдэд 20%. Одоо өнөөдөр бид нар умаа хүзүүн дээр төвлөрч яриад байдаг байсан бол арай өөр ойлголт гарч ирнэ. За, ерөнхийдөө хүн тохиолдох хорт хавдрын 15%, за сүүлийн үед 17.8% энэ ихсэл байгаа. Канцерген гэж үзэж байгаа, онкогеник гэж үзэж байгаа бичиг биетүүд нэмэгдээд байгаа учраас энэ халдварын тоо нэмэгдээд байгаа. За, харамсалтай нь хүсүүдийн зарим хүмүүс энэ тоог ханаас гарч ирсэн бэ гэсэн асуулга явсан байлээ подкастын дээр. Тэгэхээр дэлхийн нийтээрээ хүн тохиолдох хорт хавдрын 17.8 буюу 5.1 орчим бол халдварын шалтгаантай байна гэдэг бол тогтоочод байна. За, тэгвэл 15%, за ойролцоогоор 15% гэж үзвэл 5.2% буюу нийт халдварын шалтгаанд хорт хавдрын 3.1-ийг дангаараа хүний папиллома вирус эзлээд байна гэдэг нэр томьёо гаргаж ирсэн байх нэ. За, нэр томьёо шиг тоо мэдээ гаргаж ирсэн байх. За, бэлгийн харилцаа эхэлж орсноос хойш 24 сарын дотор эмэгтэйчүүдийн 30 орчим хувь HPV вирусын альфа хэв шинжээр халдварлагддаг гэж үздэг. Тэгэхээр энэ хүний амьдралын явцад халдварлах магадлал маш өндөр хувьтай. Зөвхөн эхний 2 жилд 30% халдвартай хүрч. Хүн амьдралынхаа хугацаанд 80% энэ вирусын халдварт өртөх эрсдэл хүлээж идэг. Гэдэг нь одоо бидний ч гэсэн бидний 80% нь вирусын халдварт өртөх эрсдэл байгаа гэсэн. За, халдварын улмаас эсийн эмгэгчлийн хөнгөн хэлбэр үүсэх боловч нийт тохиолдолын 90 орчим хувьд нь өөрөө аяндаа вирус уг нь идэвхж болно. За, гэхдээ энийг одоо үгдгийн нийт масс хүмүүстэй зөв ойлгуулахгүй бол эсвэл одоо HPV эрэг гарангуутаа уйлж явж хорт хавдар боллоо гэж боддог. Эсвэл өөрөө идэгдэм байх гэж хит их амгалан бодоод энийг анхаарахгүй байх юм. Хоёр талын эрсдэл хүлээж идэг учраас бодох ёстой. За, тэгвэл 90% өөрөө 2 жилийн дотор элиминац болд юм бол 10% нь persistent буюу оршмол хэлбэрийн халдварч хэлж байна. За, энэ дээр бидний хорт хавдрын тухай ойлгож гарч ирнэ гэсэн үг байна. За, тэгвэл ямар хорт хавдар үүсгэх юм бэ? За, умаа хүзүүний хорт хавдар бид нар хамгийн их ярьдаг те. Энэний дараа анус, хошног, үтрээ, пенис буюу эр бэлэг эрхтэн, бэлгийн уруул, за оропакс. За, энэ дэр нэлээд анхаарал болж байгаа. Ам залхуурын хорт хавдрууд, за амны хөндийн хорт хавдар үүсэж идэг юм аюултай вирус байна.
За хүний папиллома вирус гэдэг аваад үзвэл их том юмны тухай бид нар ярина. Энд байгаа бүгдээрээ HPV гэж хэлсэн байна. Human papilloma. 200 орчим хэв шинж одоогоор байна. За 150 гэдэг байсан бол одоо хурдцтай шин тайпуудыг нээгээд л байгаа гэсэн. Энэ 200 хэв шинж бүгдээрээ бэлгийн хавтлаар дамжиж үгүй үгүй. 50 орчим бэлгийн хавтлаар дамжнаа. Бусд нь арсны энгийн үү, бусад төрлийн вирусүүд одоо бусад өвчнүүдийг үүсгэж байна. За түрүүн би нэг альфа, бета, гамма, мю гэдэг том бүлгүүдэд хувааж үзэж байгаа. За корона гарснаас хойш бид нэр вирусын хувилбарыг нэлээд бас амархан ойлгодог болчлаа. Тийм ээ. Тэгэхээр хүний папиллома вирусын альфа, бета, гамма хэв шинжүүд байгаа. За тэр альфа дотор байгаа одоо бид нар альфа 1 2 3 гэдээ бас төрөлт нь хуваах. Энийний дараа бидний хэв шинж гэж яриад байгаа хүний папиллома вирусын 16, 18-гийн өндөр яриад байгаа энэ хэв шинжүүд хувааж үзнэ. Тэгэхээр бэлгийн хавтлаар дамждаг вирусын халдвар ихэвчлэн энэ альфа, бета дотроо явж байгаа гэсэн үг. Тэгэхээр альфа хэв шинжээр бэлгийн хавталд ороод эхний 2 шилжээ эндээ 30% халдварлалтна гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр хамгийн ихтер улаан, ягаан өнгөөр тэмдэглэсэн байгаанууд нь өнөөдрийн бидний яриад байгаа онкогеник буюу хорт хавдар үүсгэж байгаа хэв шинжүүд юм аа гэж ойлгож болно гэсэн. За яагаад хорт хавдар үүсгэж идэв юм бэ? Хүний папиллома вирусын E1-ээс E6 7 хүртэл юм гентэй L1 2 гэсэн гент. Эний тэр E6, E7 гэдэг байгаа генүүд хамгийн их хорт хавдар үүсгэнэ. За тэгэхээр би дахин хэлье. Умаа хүзүүний хорт хавдрын тухай л бид нар өнөөдөр ярихгүй нэ. Зөвхөн эмэгтэйг ярихгүй нэ. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд яаж халдварладаг үр дүнг тайлбарлая харъя. За амны хүндийг 16, 66, 62, 55 дугаар хэв шинжүүд эрэгтэйчүүдийн 10%, эмэгтэйчүүдийн 3.8% илэрсэн тоо үнэтэй байна. За энэ бидний яриад байгаа орофаринжал канцер буюу ам залхуурын хорт хавдрыг үүсгэж байна. За энэ талаар хүмүүсийн мэдлэг хэрвээ гэхээр лимитэд гэдэг тийм. Одоо умаа хүзүүний хавдар HPV-г одоо ерөнхийдөө нийт ард түмэн гэсэн нэлээд мэдлэгтэй болсон. Гэвч яг ам залхуурын хавдар энэний тархалтын талаар яг мэдэж гэнэ үгүй бол хязгаарлагдана. За тэгвэл эрэгтэй бэлэг эрэгтэнд 84, 62, 6, 16 хэв шинжүүд түгээмэл тодорхойлогдсон юм байна. Эрэгтэйчүүдийн 65% энэ вирусын халдварт өртсөн. Умаа хүзүүний өмнө яриад байдаг учраас эрэгтэйг хол боддог тийм. Гэтэл яг үүндээ бэлгийн үү. За бэлэг эрэгтний хорт хавдар. За сүүлийн жилүүдэд сонирхолтой нэг дата ярьдаг болсон. Үргүдэл. Тэ? За энэ талаар бас эрэгтэйчүүдийн энэ хүний папиллома вирусын халдварын мэдлэг хэрвээ гэдэг дээр бас хязгаарлагдмал байна. За ан ус дээр 16, 51, 56, 59 6 дахь хэв шинжүүд тархалт нэг 12 орчим хувьтай. За мөн үү хорт хавдар. За арьсан дээр бета, гамма төрлүүд нь илүү халдварлана. За халдварын тархалт их өндөр. Арьсны энгийн үү бүгдээр энэ хэв шинжтэй. Гэхдээ одоо үү янз бүрийн одоо хоргүй зүйлүүд үүсгэх болохоос одоо яг хорт хавдартай яг холбоо судалсан юм одоогоор бага байна. За хамгийн их knowledge нь сайн байгаад байгаа тийм. Бидний хамгийн сайн мэддэг юм бол умаа хүзүү. Эмэгтэй бэлэг эрхтэн 16, 18, 52, 31 гэх мэт нийт тархалтал 11.7% хорт хавдар үүсгэн умаа хүзүү, бэлгийн уруул, өдрөөний хорт хавдар үүсгэж болно гэдэг дээр мөн өргөдөлт сүүлдэн жилүүдэд яригддаг болсон. За тэгэхээр хүний папиллома вирусыг хүн гэдэг талаасаа эрэгтэй эмэгтэй хүүсэнд аваад үзвэл олон эрэгтэн тогтолцоонд янз бүрийн хэв шинж дамжин халдварлаж байна гэдэг та бүхэн зургаас харж байна. За ерөнхийдөө хамгийн өндөр хувьтай илрээд байгаа тод хөхөөр харагдаж байна та бүхэнд. Хүний папиллома вирусын 16 хамгийн highly oncogenic буюу хорт хавдрын хамгийн өндөр үүсгдэг хэв шинж. За тэгэхээр умаа хүзүүний өмнө дээрч бэлгийн уруул, пенсний өмнө хошног, шулуун гэдсний өмнө за орофарингс дээр та бүхэн хараарай бас нийлээ. Тэ нийт тод шар нь болохоор нийт папиллома вирусын хэв шинж үүн дотроо хүний папиллома вирусын 16 альч хорт хавдар дээр дандаа өндөр хувь талаас илүү эзлээд байгаа та бүхэн харж байна. За ерөнхийдөө умаа хүзүүний өмнөгийн энэ зурглыг та нарыг олон харсан. Хүний папиллома вирусын халдвар явлаа, суурийн доод засрын эсүүдд халдварлаа, эсийн эмгэгшил явагдлаа. За тэгээд төрөг өмнөд шилждэг энэ зураг явагддаг. За тэгэхээр хүний папиллома вирусын
одоо яагаад ийм хорт хавдар үүсгээд байна гэдэг тэр E6, E7 гэдэг уургууд хүнийг хавдрыг илүү түгэх, хавдрын эсэд болж хуваагдах, эсийн хоромсоймын түвшинд өөрчлөлт гарах, өсөлтийг саатуулдаг, барьж идэг энэ уургуудыг ажиллагаагүй болгох, ангиогенезийг нэмэгдүүлэх, метастазыг хөгжүүлэх, за тэгээд апоптозыг нэмэгдүүлэх, эсийн үхлийн програмчлалыг зогсоох гэх мэтийг энэ бичигдсэн маш олон механизмаар эсэд нөлөөлж чаддаг ийм уургууд агуулдаг учраас энэ олон эрхтний хорт хавдар үүсэж байгаа гэж ойлгож байна. За энэ та бүхэн харж байна тийм ээ. Гэхдээ би ганцхан папиллом дээр биш. За ерөнхийдөө та бүхэн харж байна. HPV вирус 25 наснаас ингээд пик үедээ хүрдэг юм. Бэлгийн хацаанд орж ирсэн наснаас эхлээд өндөр үеинд хүрдэг. Гэхдээ энд нэг сонирхолтой дүр зураг бас хоошоо харагдана. За энд умаа хүзүүний өмнө хамгийн их судлагдсан. За хөгжиж буй орн хөгжилтөө хамгийн доотлыг хэдүүлээ харъя. Хөгжил арай буурай орнуудад хамгийн олон тооны умаа хүзүүний өмнө бүртгэгдэж байгаа. За дэлхийн нийтээр бид хаана явнаа? 100 мянган хүн амд насанд харьцуулсан умаа хүзүүний тохиолдлоор өндөртөө орж байна. За гэдгийг харагдаж байна тийм ээ. За хүний папиллома вирустэй хамааралтай бэлэг эрхтэн анусын хорт хавдар дээр бас өндөр байна. За бусад хорт хавдар дээр хүзүү толгойн хавдар гэдэг ийм тоонууд дээр нэлээд өндөр хувь эзэлж байгаа. За мөн ялгаагүй 16, 18 хамгийн өндөр хувийг умаа хүзүүн дээр бусад эрхтний хавдрууд дээр бас өндөр хувьтай илэрж байгаа гэдгийг та бүхэн харж байна. За энэ слайдн дээр та бүхэн жаахан тогтоод хараарай. Умаа хүзүүний өмнө эрэгтэй эмэгтэйгээр салгаад харахаар нийт өвчлөл болохоор 16 умаа хүзүүний өмнө ингээд цэнхрийг эрэгтэйгээс умаа хүзүү байхгүй ч нэгэд аваад харахаар дундын слайдн дээр эрэгтэй асуудал болж ирсэн. Эрэгтэй дээр өнөөдөр анусын болон пенисний орофарингсийн хавдар дунд слайдыг харуул маш их хувь эзэлж. Тэгэхээр эрэгтэй дээр бид нар юу нахах ёстой вэ гэхээр умаа хүзүү гэж яригдахгүй юм чинь ам залгуур пенис анусын хорт хавдар дээр хүзүү толгойн хавдар дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байгаа. За ингээ харахаар умаа хүзүүний хавдар ингээ пик үеинд хүрж байгаад насны 50, 60, 69 болоод ирэхээр түрээс сүүлийн ам залгуур өтрээ бусад эртний хорт хавдруудын тохиолдлын доо хэсэгт ирж байгаа дүр зураглалыг бас энэ Америк нэгдсэн улсад хийсэн байл. За эрэгтэйгээр салгаад аваад үзэхээр хардаа хэдэн наснаас байх нь 61 наснд бол эрэгтэйчүүдийн ам залгуурын хорт хавдар пик үедээ хүрч эмэгтэйгээс нь салгаад одоо насны ялгаатай статистик бодоод үзэхээр ийм дүр зураг харагдаж байна гэсэн үг байна. За тэгээд энэ улсуудын тухайн халдварт өртөж байгаа байдлууд харагдаж байгаа. За тийм болохоор өнөөдөр папиллома вирус бол өнөөдөр 200 хэв шинжтэй 90% нь өөрөө аяндаа илюминац болж боловч 10% нь өнөөдөр хорт хавдар үүсгэж дэлхийд бүртгэж байгаа хорт хавдрын 5%-ийг дангаараа энэ вирусын шалтгаантай хорт хавдрууд эзэлж байна. Ганцхан хавдрын тухай бид нар ярихгүй тийм ээ. За тэгээ HIV-гийн халдвартай өнөөдөр маш өндөр хувьтай байна гэдэг тохиолж байгаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас октоудын 90% одоо энэс 15 наснаас өмнө энийг сэргийлье гэдэг юм яригдж байгаа. За энэ дээр нэг бас нэг сонирхолтой тоо мэдээ гарсан байлээ. Хүний хөгжлийн индекс болон өвчлөлийн тоо хоёр хамааралтай байна. Өөрөөр хэлэх юм бол хүн ам нь хэдий ч хөгжиж энэ халдвараас сэргийлж чадах мэдлэгтэй болсон байна. Энэ зүйл бол сэргийлэгждэг гэсэн тоо мэдээ байх нэ. За энэ лабораторийн онцлогын тал дээр бол PCR ч байгаа, янз янзын онцлогын аргууд нэвтэрж байгаа гэдгийг та бүхэн харж болно. За цаг байгаа учраас би энэ деталь онкогийн механизмуудыг алгасаад явчих. За тэгэхээр хүний папиллома вирус бусад одоо эртний хорт хавдруудын талаар судалгаанууд маш их хийгдэж байгаа. За 16, 18, 33, 31 эдгээр байгаа боловч олон хэв шинжийн халдваруудыг бид нэр илрүүлэх нь хамгийн чухал гэдгийг та бүхэн харж байгаа байх нэ. За тэгээ анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.